Чи төрсөн өдрийн минь төргий. Та хоёр надад бас ямар үнэтэй бэлэг бэлдсэн бол доо. Эд юу вэ? Ийм үгэн жижиг бараа юм уу? Энэ хаш зүйлт бол Нашо группийн эзний тэмдэг байгаа юм. Энэнтэй байхад чи Жан хотын эдийн засгийн суцыг бүхлээр нь атгах нь. Энэ алтан байц. Лууд ордны эзний байц байгаа юм. Энэтэй байхад чи бүх дэлхийг захирч бүгд чамд бүхийх болно. Дэлхийг гартаа атгаж байгаа юм шиг санагдчихлаа. Гэнэт айдас төрөөд явчихлаа. Эзэнтэй? Хадагтай? Ван группийн ерөнхийлөгч та хоёрыг маргааш цайлганд ирэхийг өрсөн. Үнэндээ хагас жил гуйж байна л да. Чи одоо чи Жан хотын тэргүүн баян Лууд ордны эзэн. Энэ боломжийг ашиглаад тэр цайлганд өөрийгөө хүмүүст танилцуул. Тэгье. Хааны тэтмийг зүй гэвэл хааны ачааг үүр гэдэг. Энэ удаа тэргүүн баян ирэхээс гадна Лууд ордны эзэн эрхийг зөвшөөрсөн. Чи үнэхээр нөлөөтэй хүү юм аа. Жан чи мөн үү? Манай ангийн хөөхд энэ баячуудын хороолол штэ. Нийтийн унаа явдгүй юм. Чи алхаж ирээ юу? Гахаа унаж ирсэн. Дараа чамайг уннаа. Чи төрсөн эцэг ихэ олсон гэлөө. Ядуу гуйлагчны эцэг их бас л ядуу байлгүй. Харин би баян нөхөртэй болсон штэ. Бид хоёр Ферраригаар ирсэн. Rolls-Royce-ийн дараа ордог машин шүү дээ. Авха та цүнхээ мартчих. Rolls-Royce удаа. Жан чи мөн айхтар хүнээ. Мөнгөтэй өвгөнтэй наалтчихаа юу? Тийм дээ. Чам шиг хинж тоохгүй хүүхэнд хөгшин өвгөн л олдоо байлгүй. Аха. Охиноо хүмүүжүүлэлдээ. Яаж яриад байгаа юм бэ? Хин чи миний нөхөр. Хөгшин өвгөн олцсон хүн нь чи юм биш үү? Бид хоёр цайлганд оролцох гэж ирсэн юм. Тэргүүн баян Лууд ордны эзэн хоёр хоёулаа ирнэ. Битгий тэр хоёрын дургуг хүргээд өглөө эрт дуудчихаарай да. Харчээ л да. Хэн нь өглөө эрт дуудах бол? Кэнсийн Улаанбагцын хайрын баярт зориулсан тусгай багц. Зохион байгуулагч нь мэдрэмжтэй юм аа. Наадха тав. Чи үнэхээр өөрийгөө мэдэхгүй хүн юм аа. Ийм газар хүртэл дураараа загнаад наадах чинь энэ цайлгын хайрын баярт зориулсан бэлэг. Энэнтэй хүн л авах ёстой. Намайг уучлаарай. Надад хоёр байгаа. Чи ямар сүрхий юм бэ Жан чи? Хоёр өвгөнтэй зэрэг наалдаад авчээ дээ. Ядуус та нар дээшээ гарахын тулд юу ч хийх юм аа да. Би дээшээ гарах хэрэггүй. Би угаасаа дээр байгаа хүн л дээ. Би ядуу хүнтэй яриад чи яах вэ? Чи зүгээр л очих явтай газар руугаа яв. Хоёр том зочин удахгүй ирэх гэж байна. Тэгье. Би тэгвэл яг одоо байх ёстой газартаа байгаатах юм. Энэ хүүхэн хэн бэ? Яагаад тэнд суучих вэ? Жан чи хурдан анаасаа бос. Наадах чинь энэ цайлгын гол зочны суудал байгаа юм. Жан хотын хамгийн эрхэм хүндтэй хүн наан чин суух ёстой. Би яагаад хамгийн эрхэм хүндтэй хүн биш гэж? Галзуур хаяа чи өөрийгөө хэн гэж бодоовэ? Жан хотын тэргүүн баян уу? Тийштэй. Тийм үү? Ятуу явсаар байгаа солиорцсон юм биш үү? Хамгаалагч та энэ галзуу хүүхнийг хурдан эндээс чирч гарга. Намайг мэдэхгүй юу? Тэгвэл энийг чи мэдэх байлгүй дээ. Тэргүүн баяны зүйлт байна. Тэргүүн баян мөн байна. Тэргүүн баяа өршөөгөөрэй. Яасан сохор золиг вэ чи? Яагаад байгаа юм? Намайг яагаад алгатаад байгаа юм бэ? Энэ тэргүүн баян байлаа гэд яадгийн? Лууд ордны эзэн ирээгүй байна. Энэ суудалд энэ суух ёсгүй. Тэр хүн л энэ суудалд суух бүрэн эрхтэй хүн. Мэдвөө? Хэрв тийм бол би босч болохгүй юм байна. Яагаад гэвэл энэ суудал надад яг таарсан суудал юм байна. Чи тэгвэл өөрийгөө бас Лууд ордны эзэн гихгээ юу? Жуе босс ирлээ. Одоо чи баларчтэй Жан чи Лууд ордны эзний туслах Жуе ирчлээ. Лууд ордны эзэн биш гэдэг чинь яг одоо мэдэгдэх нь дээ. Жуе гэж чи юм уу? Амаа тат Жуетэй яаж ярьж байгаа чинь энэ үү? Жуе. Жан чи өөрийгөө Лууд ордны эзэн гэлээ. Та энэ хүнийг таних уу? Би урд нь харж байгаагүй юм байна. Зөрөгтэй юм бэ? Жүжиглж байсан байх шүү. Чи баригдвуу? Чи баян байгаад яах юм? Лууд ордны эзэн болж жүжиглж байж өглөө өөртөө дуудчихлаа да. Явцгаа. Тэрнийг бариад ир. Намайг танихгүй юу? Тэгвэл энийг таньж байна уу? Энэ байц Лууд ордны эзнийг төлөөлнө. Эзэнтний амрыг алдахыг. Сүгдөөч. Хой. Би Луугийн хаан биш шүү дээ. Зайлав бүгдээрээ босцоо бүгдээрээ бас.
Хөөе, та хоёр болсогд. Жихүүдс хурчглээ. Танаа компанийг дампууруулна да.